За сайн бацгаана уу. Дахиад би байна. Тэгээд за бас надад тохиолдоод байгаа. Ер нь надаас бусад хүмүүс тохиолдоод байгаа. Одоо генерашны талаар ярих гэж байгаа. Одоо үе одоо миний аав ээж үе, миний үе, миний хүүхдийн үе энэ талаар ярих гэж байна. Тэгээд энийг эхлээд эцэг эхчүүд танд энийг эцэг эхчүүд ер нь бол та нар өөрсдөө ингээд судлаад хайгаад ингээд мэдээллийг олоод ингээд тэр талаараа суралцаад тэгээд хүүхдүүдтэйгээ энэ үеийн хүүхдүүдтэй ингэж харилцах юм байна гэдгийг өөрсдөө мэдээд сурцсан байх хэрэгтэй. Эцэг эхчүүд та нар өөрсдийгөө эхлээд хүмүүжүүлээд тэгээ үр хүүхдээ хүмүүжүүлэх бол үр хүүхд чинь нөгөө л нийгмийн одоо янз бүрийн гэмт хэрэг, янз бүрийн юмд өртөж, янз бүрийн асуудалд орох гээд байд юм байна. За ямар вэ гэхээр таны туулсан, таны тэр одоо үеийн тэр одоо туулж өнгөрөөсөн амьдралын чинь туршлага одоо үеийн тэр хүүхдүүд тэр чинь нэг сонирхгүй. Яг нэг сонирн биш. Одоо үеийн хүүхдүүд юу хүсдэг вэ гэхээр яг үе үеэрээ хүсдэг, үе үеэрээ бид нэр зан төлөв бүх юм өөр эд юм байна заяа. Би эндээс олж уншсан. За би энийг хаанаас олсон бэ гэхээр ChatGPT-ээс асууж байгаа байхгүй юу? За манай аав ээж хоёр 1950 онд төрсөн. 1950 онд төрсөн хүмүүс болохоор бүүмрийн генерашн буюу тэр үеийн хүмүүс маш хариуцлагатай, өдөр шөнөгүй ажилдаг, ажлын төлөө ингээд төрсэн хүмүүс. Ажиллаад хийж явдаг. Ажил тэгээ нэгдлийн үеийн соёл иргэншил одоо дөнгөж одоо ингээд хөгжих гэж явж исэн үеийн хүмүүс аахгүй юу. Тэгээ тэр үеийн хүмүүс ингээд маш хөдөлмөрж шудраг хүнд худлаа ярьдаггүй хийх ёстой юм ингээд цагт нь хийдэг юм шаргуу хүмүүс ингээд хүчээр ингээд шахдаг. Сэтгэл хөдлөлийн хувьд бол гадагшаа гаргаж илэрхийлдэггүй нуун дарагдуулдаг. Одоо аав ээж нь ингээл за чимээгүй бай, өөрөө зовлон өөрөө үүр, энэ чиний үүрх ёстой үеийн үүр, чи дуугаа бай, чи бити үйл, бити гиншээдэ, тэ чимээгүй бай гэж сэтгэл хөдлөлийн одоо дарж өсгсөн буюу гадагшаага сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаггүй хүмүүс. Ярьдаггүй. Ерөөсөө дуугаа дотроо бүх юм ингээд дуугаа хадгалдаг хүмүүс гэсэн. За тэгэнгүүт millennial үе буюу миний үе ороод ирж байгаа. Миний үеийнх нь гэхээр 1981 оноос 1996 оны хүмүүс. Энэ үеийн хүмүүс болохоор ямар хүмүүс вэ гэхээр арай интернет орж ирж исэн, утас гарч ирсэн, хөгжиж исэн, хайтав, яахуу те ингээд яг ингээд хөгжлийн үе одоо интернетийн үе ингээд эхэлж исэн. Энэ үеийн хүмүүс нь болохоор ямар хүмүүс байдаг вэ гэхээр ерөнхийдөө сэтгэл хөдлөлийн хувьд бол өөрийгөө илэрхийлждэг. Ажил мэргэжлийн хувьд бол үнэнж ажиллаа сайн хийдэг. Одоо карьер чухал юм байна гэж үздэг одоо хүмүүс байд юм байна л да. Тэгээ энэ дэр ингэж хэлж байгаа. Миний үеийн хүмүүсийг одоо кассет, диск, кабел ТV одоо тиймэрхүү юмнууд ингээ гарч ирж исэн. Тэгээ өсвөрнөөс залуу үе нь болохоор одоо дижитал үеийн хувьсэл буюу интернет рүү ингээ шилжиж исэн гар утас фэйсбүүк ингээ юм гарч ирж исэн үе байгаа байхгүй. За тэгэнгүүт сэтгэлгээний хувьд зан төлөвийн хувьд нь болохоор ямар вэ гэхээр одоо ажил мэргэжилд нь утга учир өөрийн үн цэнийг хайдаг, өсвөл төгжилд нь илүү өсвөлтөжилтөндөө илүү анхаардаг, одоо хит эрх дарахтаа биш амьдралаа өөрөө шийднэ гэж үздэг, өөрөө бүтээн гэсэн хандлагатай. Тэгээд өөрийгөө илэрхийлэх нээлттэй харилцагыг илүүд үздэг буюу илүү нөгөө communication буюу харилцааг илүү хүсдэг. Одоо ойлгомжтой харилцаа. За би энийг ингээ хийчлээ, чи энийг ингээ хийх үү? Одоо тийм харилцаа илүү хүсдэг хүмүүс гэсэн. За тэгээ нийгмийн харилцаанд нь болохоор яадаг вэ гэхээр хүмүүс хоорондынхоо бодит харилцааг эрхмэлдэг. Онлайн харилцаанд сайн тэгээд найрамдал багийн ажиллагаа хамтын үн цэнийг чухал гэж үздэг. Тэгээд 90-ад оны сүүл 2000-ад оны соёлтой нэгт холбогдсон анхны гар утас интернет, Yahoo Messenger гэх мэттэй харилцаж эхэлсэн хүмүүс байна. За ажил мэргэжлийн хувьд болохоор карьераа илүү хөөдөг. Одоо карьер их чухал юм байна. Карьерийн одоо ахил дэвшлиг илүү хөөдөг. Шинэ ур чадвар суралцах, хөгжихийг илүү ирмэлцдэг.
одоо өөрийн бизнесээ эрхлэх, өөрийнхөө байшин шинээр байшин худалдаж авах ингээд илүү их хөгжил өөрийгөө нэг байранд төвшөнд ингээд барих биш. Одоо манай аав жир үер бол хүмүүс ингээл нийгэм нь ингээл за чи одоо ажил хий чи нэгдлийн маламал одоо энийг ингээл тэгээ дээрээс нь ингээл 11-ээс дээш хүүхэд гаргадаг. Тэгээ тийм байсан бол миний үеийнхэн болохоор хүүхэд гаргах тоо багасаад өөртөө илүү анхаарал тавиад интернет рүү ороод тэ ингээ хөгжиж эхэлсэн байх нэ. За харин одоо ямар одоо юуны сэтгэл санааны хувьд болохоор одоо ямар зүйлийг хүмүүсээс хүсдэг вэ гэхээр илүү уян хатан байдал. Шудраг үнэлгээ, дарга нь чамайг шударгаар үнэлэх, утга учиртай ажил, одоо өөрийнхөө хүссэн ажлаа хийх. Тэгээ хөгжлийн боломж, эдгээрийг хөгжлийнхаа боломж болдог, эдгээрийг чухалчилж үздэг хүмүүс байх нэ. За амьдралын хэм маяг нь болохоор ихэвчлэн тэнцвэртэй, эрүүл мэнд сэтгэл зүйн анхаарал хандлагатай анхаарлаа илүү хандуулдаг. За материаллык баялаг эд баялагийг бол туршлага, аялал, илүү шин зүйл, сургалт тийм зүйлүүдийг яадаг хүмүүс ахна. За тэгвэл надаас хойш Generation Z буюу Gen Z generation буюу энэ хүүхдүүд нь хэдэн оны хүүхдүүд байх вэ гэхээр 1997-оос 2010 оны хүүхдүүд гэж байгаа юм. За энэ үеийн хүүхдүүд яадаг вэ гэхээр илүү интернетлэг, илүү TikTok, Reel, контент тиймэрхүү зүйлсийг хийх дуртай, бүжиглэх дуртай тийм хүмүүс байх нэ. Илүү сэтгэл хөдлөл ихтэй, тэрийгээ шууд мэдрэмжтэй. Би наа чин дургүй байна. Миний аав жирүү сэтгэл хөдлөө нуудаг. Би ингээд миний үе болохоор илүү одоо энэ нээж гаргах нь зөв юм байна. Энийг ярих нь зөв юм байна гэж боддог гэсэн бол Gen Z generation яадаг шууд хэлдэг. Энэ надад дургүй байна. Би энэ дургүй байна. Би энийг ингэж хиймээр байна, тэ. За тэгээд эднэрийн давуу тал нь болохоор маш хурдан суралцдаг, дижитал мэдлэг сайтай, олон талын сонирхолтой. Тэгээд нөхцөл байдал хурдан дасдаг. Багаар ажиллах чадвар өндөртэй буюу маш бүтээлч хүмүүс байх нэ. За энийг яагаад ярьж байгаа гэхээр Gen Z generation-гийн сул тал нь болохоор юу вэ гэхээр одоо анхаарал төвлөрөлт нь жоохон удаан сууж ингэж юм хийж чаддаггүй, хитрхи хүчилж болохгүй, одоо олон мэдээллийг зэрэг өгж болохгүй. Миний үед тэгдэг байсан чи одоо энийг ингэж хий, тэрийг ингэж хий гэж энийг хүлээж авахгүй, илүү стресстэй үе байх нэ. За тэгэхээр бид нар яах вэ гэхээр энийг яагаад яриад байна гэхээр зарим хүмүүс рeel дээр оруулж байна. Trauma, inner child, өөрийгөө олох чинь энэ зүйлээс үнэхээр залхаж байна. Та нар болооч гэд хэлж байгаа хгүй. Тэр хүн суралцаагүй байна. Тэр хүн энэ генерашнд ирээгүй байна гэсэн үг. Одоо та хүүхдээ ойлгоё. Одоо бидний үргэлжлүүлээд тэрнээс доош 2026 он хүртэл төрсэн хүүхдүүдтэй яаж харилцах гэдгийг бид нар өөрсдөө сурах хэрэгтэй. Тэр хүүхдийнхээ генерашн хүүхдээ ойлгоё гэх юм бол тэр генерашнд нь хуурж орох хэрэгтэй байна. Тэгэхгүй ингээд тэр бид нар ерөөсөө чиний ярьж байгаа ойлгохгүй. Яагаад гэж таны өөрийнхөө үе дээр амьдраад байгаа байхгүй. Та Gen Z generation миний generation ирж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ ойлгохгүй. Би чиний яриад байгаа ерөөсөө ойлгохгүй. Одоо үеийн хүүхдүүд ямар залхуу болцсон, ямар үг даахаа болцсон, ямар эмзэг болцсон. Ядаргаатай энийг юм хэлэхээр л жуур гараал уйлал травматлаа гэж яваад ах юм. Америкт сэтгэл зүйн зөвхөн батлагдсан 200 төрлийн сэтгэл зүйн өвчин байдаг. Маш олон төрлийн сэтгэл зүйн өвчин. Тэндээс эмнүүд баш олон байдаг. Тэгвэл Монголд энэ 200-аас хүмүүс хэдийн таньж мэдж байгаа одоо. Trauma мэдж гин, schizophrenia мэдж гин, тэ. Тэгээ бидний яриад байгаа тэр нөгөө төрсний дараах сэтгэл готрол. Тэг бус сэтгэл зүйн асуудал нь байгаа ш та нар мэдэхгүй байгаа байхгүй. Тэр бид нар хүүхдүүдтэйгээ маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд би өчигдрийн бичлэгээр гэсэн ш өхмөрэн гэж бол үнэхээр үнэ хэлж байгаа. Та тэр хүүхдийг анхааралтай сонс, харилцаа үүсг.
Одоо би юу хүсдэг гэж ичгэхээсээ зүгээр л намайг заримдаа чив чимээгөө сонсоосоо гэж хүсдэг. Би ярмаар идэв. Та хүүхдийнхээ сэтгэл зүйч нь болох хэрэгтэй. Та хүүхдийнхээ найз нь болох хэрэгтэй. Та хүүгийнхээ итгэлтэй баатар нь болох хэрэгтэй байхгүй. Би ингээд манай хүүхэд ингээд нэг юм ятгээ ярахад би тэрийг битээ хэлээр аавд. Эсвэл аавда ээжэд битээ хэлээр аль нэг нь итгэж байгаа ярьсан юм ин ярьчих юм бол таны хүүхд хинж итгэлгүй болно. Зүгээр л өөртөө нуугаал тэгээ тэр эрлэг гаргаж чадахгүй депрешнд ороод тэгэл таны хизээч харж байгаагүй тийм зан үйлдэлүүдийг хийдэг таныг зовоож эхэлнэ гэсэн үг. Тэр одоо энэ дээр заавал би депрешнд орсон болохоор би депрешн энэ норол депрешнд орсон энэ нороог л асуудал гэж бодож болохгүй байхгүй. Та орохгүй байж болно. Та энэ зүйлийг туулахгүй байж болно. Тэгэхдээ та мэдлэг нь байх хэрэгтэй байхгүй. Таны хүүхдүүд чинь энэ замаар явж болох байхгүй юу? Яг тэгэхээр одоо үеийн нь ирчээд байгаа. Үеийн одоо энэ хүүхдүүд нь маш эмзэг болчоод байна. Сэтгэл зүйн хувьд дархлаагүй болчоод байна. Маш интернет орчин хөгжсөн байна. Бүх мэдээллийг интернет орчин бүх газараас авж байгаа. Одоо манай 5 настай охин 6 настай охин тий манай 6 настай охин өчигдөр тийж ярьж байгаа. Би найзтай итгээд өөрийнхөө крашиг одоо таалагддаг хөвгүний хилцэн чинь манай найз ингээд бүх 50 хүүхдэд тараацсан. Би тэр охинтой ахиж найзлахгүй. Тэр охин нууц хадгалж чаддгүй муу хөхт. Би өөр хүүхдтэй найзалж байгаа. Энэ яаж мэдсэн байгаа хгүй. Энэ хүүхэд миний нууцыг тараас энэ хүн муу хүн байна. Энэ хүнтэй би харьцахгүй. Тэр хүүхдэд итгэл нь байхгүй болчихж байгаа. Тэрийг мэдсэн, сурцсан, танаар залгуулдаг ингээд сургууль дээр гадуур орчин, интернет орчин бүх юмыг ингээд мэдээд сураад хүүхдүүд өөрсдөө хайгаад ингээд сурдаг болсон үе байхгүй юу. Тийм болохоор бүгдээрээ энэ дээр ингээд над дээр маш олон асуултнууд ирж байгаа, маш олон рилээр ингээд ээжнэр холбогдож байгаа өсвөр насны хүүхдтэй яаж харилцах вэ? Манай хүүхэд ингээд гинтл уурн хүрээл ингээд шал өөр болоод эхэлсэн. Нэг л өдөр өхмээр юм гээд ээжээ амьдрах сонирхолгүй. Яасан гэхээр би тэр хүүхдийг сонсоогүй, тэр хүүхэд ингээд мэдрэмжээ илэрхийлээд байхад би ингээд үл хайхарсан байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүүхэд ингээд дотор нь бачуураад бүр өөрийгөө хилж шít би өхмээр байна. Тэр хүүхэд миний хүүхэд ингээд бүлийдүүлсэн байлаа. Тэгээ би одоо ингээд хүүхдээрээ бүтэн жил ажиллаж байна. Өмнө сэтгэл зүйн хизээж хуучин ишлэргээ очдгүй юм байна. Өөртөө итгэх хэдгэл бүх юм унгааж тийм ээ. Дээрлэхэлд бүлийг өртсөн хүүхдүүд. Таны хүүхэд бүлийд өртүүлсэн, таны хүүхэд хүчиндүүлсэн, таны хүүхэд ямар нэгэн хохирол амссан бол тэр хүүхдийн сэтгэл зүй дээр та болон танай гэр бүл маш сайн анхааралтай хандах хэрэгтэй. Бүр ингээд экстра анхаарал хандуулж ингэж бүх юм судалж өөртөө мэдээлэл авч өөртөө сурах хэрэгтэй. Тэгжиж тэр хүүхэд чинь тэр аимшигтай өвдөлтөөс гарч тэр цааштай амьдрах даван туулга итгэлийн өгөх байхгүй. Би яагаад хаалцсан гэр манай аав ээж хоёр намайг ингээд айгүй их одоо би ээж аав хоёртойгоо ингээд ерөөс ойлголцдоггүй. Би ингээд 33 нас урчиж байгаа. Би ч гэсэн надад ч гэсэндээ ингээд сайхан ээж аав маань намайг сонсоод ингээд зүгээр л ингээд зарим үе чимээгүй сонсоод миний асуудлыг ингээд сонсоод өгөөс гэж боддог. Надад тийм хүсэл байна, хэрэгцээ байна. Тэгвэл миний дээш доош залуу үеийнхэн ямар байх вэ? Байгаа ш, тийм хэрэгцээ байгаа. Та хүүхд чи 18, 16 хүртэл том үлээ. Йоо ашгүй өстө явлаа. Одоо ингээд би өстө амарлаа гэж бодож болохгүй. Тэр хүүхдүүд чи ярьж байгаарэ, асууж байгаарэ. Гэтэ яагаад гэж битээ асуу. Тэр чин блок хийчихдэг. Тэр чин яагаад чи энийг ингэсэн? Хэр хүчин ахиж хизээч тантай ярихгүй. Чи энийг ингэсэн би ингэж ойлгосон зөв үү гэж асуух хэрэгтэй. Надад ч гэсэн хүмүүс ингээл заримдаа ингээл зарим хүмүүст ингээл дарах. Чи яагаад өвдсөн? Юу ч өвдсөн гэхээр би шууд хариулмаргүй санагддаг. Ямар хамаатай энэ үү? Тэ? За энэ удаагийн бичлэг жоохон урт болчлоо. Тэгээ та бүхэн сонирхолтой байвал үргэлжлүүлэн үзээрэй. Тэгээд хүүхдүүдтэйгээ маш боломжтой харьцаж ялангуяа дээрлэхэлтэнд хүчирхээлд өртсөн хүүхдүүдийнхаа сэтгэл зүйтэй суралцаараа эцэгчүүд өөрсдөө суралцаад бид нар өөрсдөө мэдээлэл авч өөрсдөө суралцаж өөрсдөө өөрчилж ээж тэр хүүхдүүдийг ойлгоно, тэр хүүхдүүдийн генерашнд очино.
Тэгээ дахиад нэг жишээ ярьж өгье. Би 2025 онд би Hilton Hotel ажилласан байхгүй off-road ажиллаад. Тэгээ би ажиллаж байхад манай супервайзер Gen Z generation 21 настай. Тэрний ахлах менежер нь 22 настай. Бас Gen Z. Тэр нартай ажиллахад үнэхээр гоё байсан зав. Ингээл амар гоё ойлголцаал ингээл би надад үнэхээр амар байсан зав. Үнэхээр ямар ч стрессгүй, үнэхээр хөвгөлтэй, өөрийнхөө юм мэдлэгтэй, юм илүү сошиаллаг, ревил хийсэн юм айгүй хөөрхөн зав. Тэгж жагаад би өөрийнхөө карьерийг хөгөөд өөр ажилд ороод би 50 настай хүнтэй ажилласан. Би тэр хүний одоо удирдах ажилтан болчихж байгаа байхгүй юу? Тэр шифтнийхаа бүх хүмүүсийг удирдах байгаа. Одоо супервайзер одоо тушаал арай ахад арай удирдах төвшин одоо чарж юу гэдэм бэ? Удирдах төвшний удирдах болчихж байгаа байхгүй юу? Тэнгүү тэр 50 настай ихч бүр амар хэцүүс. Би чамаагүй, би чамтай ажиллахгүй. Би чамаар өөрийгөө өдөрдүүлнэ гэж яахгүй. Би чиний үгэнд орохгүй гэл ерөөсөө байнгын атаахад, байнгын янз бүрийн юм хийгээл, байнгын намайг ингээл худлаагаар репортлол тэ. Амар хэцүүсэн. Залуу үеэ ерөөсөө итгэдэггүй. Залуу үеэ ерөөсөө дэмжидэггүй. Залуу үеийнхаа хүмүүсийг амжилтанд хүрээд залуу үеийн дарга болоод ороод ирж байгаа хүүхдүүдэд дандаа доороос артдаг. Энэ нэг юм хин нэг юмтай явуулж байгаа л тэгэл дарга болоод ороод ирсэн билгүй дээ гэдэг утгаар хардаг те. Гүү байхгүй. Бид нар тэр их мессэнд хүрэхэд бол өөрсдөө сурж байгаа, трен хийж байгаа. Тэгээд тэр хичээлээ авч байгаа. Ингээд тэгээд бэлтгэгдээд ингээд ажлын байран дээр мессэнд дээр ингээд бэлэн болоо гараад ирж байгаа. Тэнгүүд та нар ингээд дэмжих хэрэгтэй. Дэмжээд хамтран нэг баг болоод ажиллах хэрэгтэй. Тэгэхээр тэгж чадахгүй. Тэгэл атаархаал хардур өвдөр ховж яриад амар хэцүү. Би өөр л ажиллаж чадаагүй. Би нэг сар ажиллаад тэр хүнийг сольсон. Тэгээ тэр хүн угаасаа өөрөө ажилласаа халагдсан. Яа бүрхэн буруу. Өөр нэг хүнтэй ажиллаж байгаа тэр юм хүнийг зодсон гэсэн гар хүрсэн. Тэгээ Америк тийм хүн гар хүрсэн хүчирхийлэл гэдэг үүдээс шууд тэгэл ажилласаа халагдана. Шоронд орно. Тийм хуйлтай. Тийм болохоор жоохон та нарыг шүүмжлэхгээгүй шүү. Зүгээр ойлго. Итэг, хүүхдтэй итэг. Миний хүүхэд компани захирал олныг чи араас нь энэ чадах болов энэ машин ингээл муу юм бодол энэ яг яах вэ ерөөсөө итгэхгүй та нар итгэхгүй байна. Бидний зүрх сэтгэлд ямар том хүсэл мөрөөдөл та нарын төсөөлөөгүй хүсэл мөрөөдөл байгаа гэж бодож байна. Бид нар тэрийг ингээ харцсан байгаач толгоондоо ингээ харцсан мөрөөдөд явж байгаа. Тэгэхээр та нар ингээд өөрийнхөө юмар ингээд яваад ах юм бол тэр хүүхэд чинь тэр үе чинь өнгөрцөн баг. Баярлалаа.